Энэ бүсчилсэн хөгжлийн газар л ажиллаа хиймээр юм байна л да. Тэгээ одоо 60 тэрбум төгрөгийн төсөв аль 24 он тавьж өгчөөд байхад 12 тэрбум төгрөгийг ашиглаад сая одоо зөвлөхий хэлж байгаа тэр тэзүү хийхэд 6 сар мар гэд бас танд буруу мэдээлэл байна л да. Энэ бүсчилсэн хөгжил дээр ч нэг тэгж амар том төсөв айхтар тэзүү хийгээд байх юмнууд бас байхгүй шүү дээ. Энд чинь сумдуудыг, аймгийн төвүүдийг бас нэг бүсийн хэмжээний шугам сүлжээтэй болгох, тээвэр логистикийн төв байгуулах энтергээд дандаа л тодорхой олон жил ярьсан ажлууд байгаа шүү дээ. Энд бид нар ямар нэгэн цоошин юм гаргаж ирээл 6 сар тэзүүгийн хийх, зургийн хэдэн жил хийх юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр та бас энэ доотлихоо хүмүүст хэлээд тэр бүсчилсэн хөгжлийн газрынхныг ажлыг хийлгэмээр байна. Тэгээ сангийн ам бол сая мөнгө нь байгаа гэж хэлж явах шиг байна. Тэгээд одоо энэ цаашдаа үнэхээр бүсчилж хөгжих гэж байгаа бол энэ зураг төслөө хийж бас энэ ажлаа хийцгэмээр байна хүмүүст. Тэгэхгүй бол одоо яг нэг эдийн засаг сайжраад нэг арай нэг мөнгөтэй болоод юм хийх гэдэг, бүсийн хөгжлийнхаа юм хийх гэдэг дахиад зураг төсөв байхгүйгээл ингээл сууцгааж явах болчиход байгаа байхгүй. Тийм учраас энэ дундчтанд байгаа тэр ажил хариуцж байгаа хүмүүсийг ажлаа хиймээр байна гэж шаардж байна. Зарим дарга нар ч юм бол энэ гишүүдийн үгийгч тоодоггүй, худлаа хүний яриад худлаа мэдээллүүд ингээд идэм байлээ шүү. Тэгэхээр энэ дээрээ бас онцгой анхаарч ажиллаарай гэж хэлье.